Зураг аваад хатан дээш яваарэ. Шууд ирчих. Тэг. Энийг зүүч юм уу? Шууд ингээд ярьчих байна. За. Миг шиг ашиглаад. За. Орой минь. За энийг барьж. 8 сарын 17 тэгээд Улаанбаатарт ийм олон дугуйтай залуучууд цугласан байна. Нэг ямар өдөр юм бэлээ? Үзэж байгаа юм. За намайг найдангийн өсөх хоёр гэдэг. За энэ бол одоо Монголын фиксийн өдөр гэж одоо явдаг. Тэгээд 8 сарын 17-нд жил болгоны 8 сарын 17-нд ингэж бид нэр цуглардаг байгаа. Тэгээд цуглараад ингээд хэр олуулаа болсон байна гэд талбай дээр Сүхбаатарын талбай дээр цугларч байгаа ингээд зураг даруулаад ер нь тэгээд тиймэрхүү. За Хэдик жилдээ болж байгаа юм. одоо нэг 2 дахь жилдээ л болж байна дөө. 2 дахь жил. Шилхэн сая чи инженер хэлчихсэн шүү дээ. Тий. Хэр олоодаа болсон юм болоо. Тий. Тэгээд ер нь энэ яг дугуйныхаа төрлийг хөгжүүлэх зорилготой тэгэл нэг араатай дугуй fixed gear гэдэг дугуй болохоор тэгэл яг энэ дугуй ундаг төрлийнхаа хүүхдүүдийг л цуглуулж байгаа л тэгэл нэг юм өдөрлөх шиг юм байдаг. Ерөнхийдөө нэг араатай дугуйтай байх юм бол энэ өдөрлөгт ирэх боломжтой. Тийм болон гэхдээ ер нь яг тэмцээн уралдаанд нь бол тийм тэг яг өдөрлөгтөн зүгээр ингээд хамт дагаад явж ийж болно. Тэгээд тэмцээн уралдаанд яг нэг fixed gear дугуйгаараа л ер нь оролцсон гэсэн. Товчхон тайлбарлаад өгөөч. Нэг араатай дугуй яг юугаар онцлогтой болоо нөгөө дугуй нь бас илүүд үзээ та нар ингээд өдөрлөгтэй очив. За энэ fixed gear гэдэг дугуй одоо нэг араатай араа нь ингээд шааригддгүү. За. Дөрөв нь ингээд шааригдахгүй ингээд дандаа жигдэнэ. Хоошоогоо бас жийж байна. Тий хоошоогоо бас жийж болно. Хоошоогоо бас явдаг. Тэгээ хоошоо. Ер нь бол аюултай нэг юм байхгүй те. Ер нь бол хамгаалтын хэрэгслээ зүүцсэн байх. Тэгээл сурцсан байхад Яг нь скутер эднэр унуулахгүй нэ дээр гэдэг байна. Та нарт ямар нэгэн тийм саад тохор байна уу? бид нар ч ямар цаад байхгүй. Харин нэг жолооч нар бол жоохон Жохон ад үзэх гэдэг. жоохон хад үзэх. Гэхдээ гайгүй те. Зарим нь гоё тойроо явна. Эц тастаад оруулчихна гэсэн. Сайхан тастаад. Дугуй унахын давуу тал нь юу юм бэ? Дугуй унахын давуу тал нь эрүүл мэндэд тустай юм уу да тэгээд өөрийгөө хөгжүүлээд Илүү хүрээлээд тий хүрээлээд хэлсэн найзуудтай болно тий. За тэмцээн гэх юм бол зүгээр нэг юм тойрог моргоор уралдана. Тэгээ нэг юм ойрхон 100 метрийн газар дээр уралдана. Энэ нэг араатай болохоор араа мараа солигдохгүй яг ингээд шулуундаа л уралдана гэсэн үг. Тий. Би ингээд ерөөсөө нэг юм үйлдэл микрофонтой ч юм уу те зураг дарж байгаа юм ерөөсөө авахгүй байна л да. Тэгээ энэ ерөөсөө нэг залуус өөртөө цуглаж ийн гэж ойлгож байна. Тий өөртөө цуглаж байгаа. Тий манайхнаас цуглаж байгаа. Манайхад тоон гэдэг крэв. Тий. Тэгээд энэ үетэйгээ ингээд 8 сарын 17-нд гээд Ийм хүн байгаа шүү дээ. Одоо жишээлбэл Улаанбаатарт нэг фиксэн гондог нэг тим хүүхдээ залуучууд байна гэх юм. Тодорхой тоо байгаа л та. Аха. Чамд одоо ойрцоогоор энэ ивент дээр яг хэдэн хүмүүс ирсэн байна гэж. За хүмүүс ирсэн. Энэ дээр бол нэг сайн мэдэхгүй. Би өмнө жилийн зурагнаас нэг тоолж ирсэн нэг 200 гаруй хүүхдлээс. Энэ жил харин нэг баримжаа алгатай. Баримжаа алгаа. Энэ тийм. Их вэ нүү баг вэ нүү? Их байна. Өмнөхөөс жилийнхаас бол маш их болсон байна. Тэгээд замынхаа өдөөнд их өнөөдөр их соёлтой оролцлоо. Тэгээд замаар хотын гудмаар тойролж ийлээ. Нэг юм асим шиг болоод байлаа ш. Тэдний цагдаа нар бас та нарыг журамшгүй байна гайгүй. Гайгүй бид тэр гайгүй. Яг дугуй болохоор гайгүй юм шиг. Сая нэг ах ирчэл эргэст аваад яваад өглөө л тоо. Цагдаа юм. Цагдаа л юм шиг байгаа. Гэтэ энгийн хувцастай л. Ард хувцастай. Тэр шиг тагнуул гэдэг. Тийм үү. За тэгэхээр одоо дугуй унтж байгаа ч юм уу шинээр ихж байгаа одоо залуучууд байж магадгүй. Амун бас одоо хижээл насны хүмүүс ч гэсэн унтахыг хүсэж байгаа юм. Тий. Чиний хүүхд одоо та нарын хүүхд зөвлөгөө юу байх вэ? Зөвлөгөөнд нь юу хөө? Аюулгүй байдал каск тэгэл ер нь тэгэл тийм их үү дээ. Чиний санаа. Минийх нэг хүүхд байгаа. Биш. Би сая ирээд тайлцсан байгаа. Түр тайлцсан. Тий. За каскаас өөр юу яаж болох вэ? Ер нь тэгэл дугуунд каск л байгаа даа. Яг нэг юм уулын дугуй муу юу муу биш болохоор замын дугуй болохоор каскнаас хамаарна да. Уулын дугуй цагаар бас гэрэлтүүлэг байж болох юм тий. тий. Ардтал дурталтаа гэрэлтүүлэг байж болно. Тий. Тий. Одоо энэ бас Жүлэл амар энэ сар дүнхтэй харж байгаа. Шин бол ногооноор. тий. Тэгээд энэ яг ийм страфтай байж энэтэй байж ер нь энтэй үжиж fixed gear гэдэг дууг зогсоод өгөхгүй. Тий. Зогсоор бас тийм шаардлага тавьж байх юм тий. Тий. За
За тэгвэл нэг гоё өрөө байна уу та нарт одоо яг хандаж юу гэж хэлмээр мэдж байгаа хүмүүс хандаж. Өсөж байгаа хүмүүст хандаж. Сайн уу ээжээ. Цаг хувийн болчихлаа. Өргөнд дэлгэр ярьдаа Монгол улс үзэж байна да. За сайн байцгаана монголчуудаа. Ботод тоглолтыг үзсээрэй. За тэгээд дугуй унж байгаа ер нь хүмүүстэй замын хөдөлгөөнтэй гоё нэгэ шахаал хөвөөгөөр яваад байхад болно доо. Тэгээд жолооч нартаа хамж хэлэхэд нэг битгий сигналдаж байгаарай. Тэгээд толондоос харж яваарай л гэж хэлээ да. Баярлалаа. За. Тэгээд дараачихтар илүү олон болоороо бас өөр одоо хөдөө орнуудад дарахын эрдэнэт хотуудаас бас жочиг авчраарай гэж хэлмээр. Энэ жил Доронтоос ирсэн хүмүүс байгаа ш бас. Байгаа. Дархнаас ирсэн хүмүүс ч байгаа хаа. Ер нь нэлээ орн Баянгороосоос ирсэн гэж байна. Зүүн араагаас ирсэн, Увсаас ирсэн гэж байна. Өөс орн нутгаас ер нь ганцхан энэ жил жилдээ ганцхан өдөр болдог. Тэгээд энэ өдөртөө зориулаад. За та нарыг зураг дарахыг чинь харч яг хэдүүд байгааг нь би хичээд авчаа. За. За баярлалаа. Аюулгүй байдлын зөвлөгөө өгч байгаа шүү. Сонсдог орцоо. За би болцсон шүү. За. Одоо очоо YouTube дээр тавьчих. Тэгээ Facebook мөөр адлан засчих. Ямар нэг ивент босс гэж байгаа.